Юу яцхан залуучуудаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За дээр яа байна. Ойрт reaction бас болон логодыг жоохон тасалдуулчлаа. Тэгээд ойртоо жоохон завгүй байгаа болохоор бас жоохон тиймэрхүү байгаа тэ ойлгоорой. За тэгээд өнөөдрийн хүрэх гэж байгаа трейлерын маань болохоор Underwater гэдэг нэртэй киноны трейлер байгаа. За тэгээд киноны трейлер үзэхээс өмнө хэдүүлээ бас нэгэн бэлэгтэй байгаа. За тэгээд өмнө нь ч гэсэн би та нарт хэлчихсэн Venus Ray-ийн бас надад дахиад гоё бэлэг явуулсан мэн хэдүүлээ энэ дээр бас unboxing гээ. Дахиад unboxing бичлэгтэйгээ уулзаж байгаад маш баяртай байна. За шууд удаас ингээл адилхан ингээ бичиж байна. За энэ бол юу явуулсан бол юу бодож байна. За энэ маань за ерөнхийдөө явуулсан юм маань энэ юу вэ гэсэн чинь wow nice. За ямар ч лсэн t-shirt одоо 100 ер нь дууссан л да. Гэхдээ энэ амар гоё юм. Та нар сайн детailing сайн та. Энэ Marvel Comics гэх гутлаа Marvel-ийн ингээд дөрүүдийн одоо face-тэй Captain America, Spider-Man, Captain Marvel, Iron Man, Hawkeye, Hulk гэл ер нь баг бүгд байна дөө энд. Yo guys, энэ амар цанц байна. Өмсөж үзээд байгаа. Өмсөж үзчихэд уулзъя. За. Сая нэг иймэрхүү. Жоохон барьж जैन. Тэгтээ зүгээр би ч дандаа нэг юм өргөн хувцас өмсөөр байгаа сурцсан болохоор. Тийм. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү юм байна. За юу ч гэсэн товчилж. За ингэж харагдах юм байна. Ямар харагдаж байна? Хэрвээ энэ цанц надад зөгчөөл like дараад. Яа, тэгтээ өмсгөл материалууд бол амар гоё нэгэн. Яг юм Монгол жоохон зөрөө орсон байгаа гэсэн л дээ. Гэхдээ Солонгост яг одоогийн байдлаараас бас бүх юм хэвээрэл байна. Гэхдээ бол гадуур өмсөхөд бол nice харагдчих. Йоо. За нэг иймэрхүү цамцтай болоод авлаа. За тэгээд өнөөдрийн unboxing маань иймэрхүү байна. За тэгээд хэрвээ та нар сонирхож байгаа бол би доотлын description хэсэг дээр Venus Ray одоо линкийг тавьчих. Тэгээд та нар мессеж өчээд холбогдож байгаад хувцас захиалаарай гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн хүрэх гэж байгаа кино дахиад хэлье. Тэгээд Underwater гэдэг нэртэй киноны трейлер байгаа. За тэгээд хэдүүлээ үзцгээе. Listen carefully. You are now 5,000 miles from land, and you're descending 7 miles to the bottom of the ocean. See you all in a month. Here we go. Alright, we're gonna do this. Let's do this. Юу. On a scale from 1 to 10, how bad's my rig? 10. We drilled to the bottom of the ocean, and we don't know what came out. Gotta get to the station. How will we even get there? Walk. We're just gonna walk with insufficient oxygen across the bottom of the ocean. You don't know what's out there. Worst idea ever. What was that? It's really tough.
За би түнгийн трейлер үзлээ. За тэгээд магадгүй дахиад нэг үзсэн дээр баха. Зарим нэгэн клүү олж магадгүй баха. За тэгээд эргээд уулзцгаая. За түнгийн трейлер 2 удаа үзлээ. Тэгээд жоохон баг зэрэг судалгаа хийж үзлээ. За киноны нээлт нь болохоор 2020 оны 1 сарын 10-нд гарна. Тийм. За тэгээд гол дүрийн жүжигчдээс нь дурдах юм бол за бидний сайн мэдих Kristen Stewart байгаа. За тэгээд Kristen Stewart бас энэ эх жилдээ багтаагаад ерөнхийдөө маш олон сонирхолтой кинонууд тоглож байна. Сая сүүлд ихэд бас нэг трейлер үзсэн бай. Тэр Charlie's Angels киноны reboot хийгдсэн хөлбөр дээр бас гарч байгаа юм байна лээ. Тэгээд ер нь сонирхолтой Kristen Stewart юм жоохон comeback хийгээд өөр миний харсан таньж байгаа жүжигчд гэх юм бол TJ Miller гэж жүжигчин байдаг. TJ Miller-ыг бид нэр юугаар нь мэдэх вэ гэхээр Ready to Play 1-ны эсрэг дүр өгдөн штэ. За тэрнгээр нь мэдэн. За мөн Deadpool дээр гардаг. Өөр чинь бас хэд хэдэн кинонууд дээр гардаг. Дандаа нэг тийм жижиг хөөрхөн дүрүүдийг туслах юм эсрэг дүрүүдийг бүтээгээд явж байгаа жүжигчин байна. За мөн бас миний мэддэг нэг жүжигчин гэх юм бол Vincent Cassel гэдэг жүжигчин байдаг. Тэгээд Vincent Cassel-ыг яг хөө бидний мэддэг кинонуудаас нэг юм Black Swan гэдэг кино байгаа. За мөн тэгээд саяхан бас сүүлд Солонгосын нэг кинонд Default гэдэг кинон дээр тоглосон. Тэгээд яг юм жүжигчин байгаа. Black Swan Default гэдэг кинонууд дээр тоглосон. За тэгээд найруулагчийн хувьд гэх юм бол киноны найруулагчаар нь болохоор William Evenbank гэдэг найруулагч байт юм байна. Тэгээд яг хөө сая би IMDb дээр орж ямар кинонууд хийж ирснийг харлаа л да. За миний үзчихсэн кино гэх юм бол The Signal гэдэг киног л мэдх юм байлаа. Бусад кинонууд нь бол яг ерөнхийдөө нэг үзэж байгаагүй. За тэгээд киноны үйл явдал нэг юм бол бас айгүй сонирхолтой санагдсан. За тэгээд тэр нь яг юу вэ гэхлээр далайн гүнд 7 мaiлийн гүнд одоо ерөнхийдөө тийм лаборатори байд юм байна. Тэгээд тэнд лаборатори санаанд үнийг байдлаар газар хөдлөлт болоод тэгээд далайн гүнд одоо багийн хамт олон тэнцэнээс амьд гарах замун дээрээс нь лабораторио яаж одоо авч үлдэх вэ гэж одоо ярилцж байх хооронд нь одоо something's awaken гэдэг нэг хэсэг гарсан. Тэгээд ямар нэгэн зүйлс ирсэн гэж байгаа. За тэгээд би тэр хэсгүүдийн жоохон стоплоод ингээд харангууд л далаад амьдэрдэг амьтад лав биш ээ. Тэр миний бодлоор бол харийнхан байж магадгүй. Далайн гүнд байцсан. Тэгээд санаандгүй байдлаар ямар нэгэн газар хөдлөлтөөс нөлөөлөд одоо юу гэдэг сэрсэн гэдэг ч юм те. Тэгээд магадгүй сэрээд энэ эдийн ангуучилж байгаа байж магадгүй газар хөдлөлтийг тэр харийнхан ч гэсэн өөрсдөө хийсэн байх магадaltaй байгаа. За яг хөө энэ бол одоо first trailer болохоор ямарваа нэгэн idea ч юм уу өгөгдөл байхгүй. Яг л энэ чинь тийм franchise кино биш. Шууд ингэж гарч байгаа кино болохоор. За тэгээд өөр нэгэн зүйл юу вэ гэхлээр би Kristen Stewart-ийг нэг жакет өмсөд яг артлист гарч байгаа хэсэг харагдсан шүү дээ. Тэн дээр нь болохоор Pontus гэдэг нэртэй байсан. Магадгүй энэ болохоор яг тэр судалгааны компанийн нэр нь байх магадлалтай байх. За тэгээд энэ Pontus-ын би яг ингээ хайгаад үзэнгуут л хоёр төрлийн зүйл гарч ирсэн баггүй. Нэг нөгөөт нь яг тэр хоёр төрлийн зүйл нь болохоор юу гэхлээр зүүн өмнөд Азийн одоо хар тэнгис орчдог зүүн өмнөд Азийн одоо нэгэн жижиг бүс нутаг Pontus нь. Тэнгуудлаа явц дунд болохоор Роми эзэнт гүрний нэг төлөөлөл Роми эзэнт гүрний хэрэгшээлд орсон гэсэн нэг тийм түүх байдаг юм байлээ. Тэгээд бас нөгөө төгөр нь болохоор өөр нэгэн зүйлээс Pontus-ыг судлаад үзэхлээр Грекийн домог байд юм байна. За тэгээд Грекийн домог дээр байдаг Nereus гэдэг аав нь гэсэн. За тэгээд Nereus гэх онгот нь би яг анх бодсоох. За энэ чинь Nereus гэдэг чинь нэг сонсон нэр юм гэсэн чинь хайгаад үзэнгууд л Aquaman-ыг бүгдээр үзсэн шүү дээ тийм үү. За тэгээд Aquaman дээр гардаг Mira-гийн аав нь байдаг. Тийм Nereus гэж. За тэгээ магадгүй Грекийн домгуудаас авч одоо супер хүч одоо Грекийн домгуудаас одоо санаа аваад одоо тэндээс нь бурхан зам дайчин баатар хүмүүсүүдээс ингэж нэрнүүдийг ер нь сүүлийн үед аягүй их ашигладаг болоод байгаа. За тэгээд тэрнтэй биш төрөөс Pontus гэдэг нэртэй байгаа хаа гэж би бодож байна. За тэгээд өөр ерөнхийдөө трейлерийн хувьд бол ер нь бол аягүй сонирхолтой. Яг юу болох гээд байгааг мэддэхгүй. За тэнд бол яг далайн гүнд оршдог бийт гэхлээр аягүй хэцүү байгаа байхгүй. Миний бодлоор бол яг харийнхан байгаа. Яагаад тэгэхээр бас трейлерийн нэлээд сүүлд харагдахад бол яг тэр нэг лаборатори дотор орцсон байсан уу? Аль эсвэл лабораторийн багийнхан одоо тэнд байсан багийнхан ямарваа нэгэн юу болцсон хөлөг болоод тэр дотор санаанд яваад орцсон байх нэг тийм хэсэг гараад байгаа юм. Тэгэд
Миний бодлоор бол энэ далайн ууршдаг амтд биш харийнхан байгаа ах гэж би бодож байна. Тэгээд ер нь бол кино л аягүй сонирхолтой. За тэгээд ерөнхийдөө киноны бажет буюу одоо бүтсэн өртөө нь бол ерөнхийдөө 80 сая доллараар бүтсэн кино байлаа. За тэгээд бүгдээрээ ер нь бол он гаргаад харах л хүлээх үйлдэлээ тэ. За тэгээд өөр бас миний ажигласан нэг хэсэг байгаа. За тэгээд тэр ажигласан хэсэг маань юу вэ гэхлээр за тэнд байсан нэг цогцос магадгүй тэр багийнхных нэг эмэгтэй байсан да. Та нарыг трейлер дээрээс нь харсан бол Emily гэдэг нэртэй. За тэгээд Emily гэдэг дүрд нь болохоор Jessica Henwick гэж жүжигчин дагсан. Jessica Henwick-ийг би Defenders ба мөн бас Iron Fist дээр харж байсан нэг жүжигчин байдаг. Тэгээд тэр жүжигчин магадгүй тэр байгаа байх л гэж би бодож байна. Тэгээд өөр бол трейлерээс бол нэг тийж амар дэлгэрэнгүй детейлж харах яг хэсэг яг үнэндээ байсангүй. За тэгээд ерөнхийдөө далайн гүндэх харийнхны нэг тийм үйл явдал гарах юм болов гэж би бодож байна. За тэгээд өнөөдрийн трейлер reaction маань нүрийг өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол like, share, comment, subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд мөн бас энэ Venice Ray онлайн шопоор зочлаарай. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Take to the sky. You take to the sky. On the heels of war and wonder, there's a stormy world up there. You can't whisper above the thunder, but you can fly anywhere.